За бүгдэнд нь энэ өнөөдрийн эзний өдрийн мэндийг хүргэе. Бүгд Бурхны үгээс суралцах гэж хамтдаа нөхөрлөх гэж сүнс дотор эзний үгийг бас зүрхэндээ тунгааж суралцаж амьдралаа өөрчлөе гэсэн тийм итгэл зоригтой ирсэн бахаа гэж найдаж байна. За бүгдээрээ бас ийм хүсэл эрмэлзэлтэй өнөөдөр Бурхны үгийг хамтдаа судалцгаая. За бид нэр 1-р Тесалоник ном эхлээд өнөөдөр 2-р бүлгийг бид нэр ярина. Өнгөрсөн 7 хоног бол 1-р Тесалоник номын 1-р бүлгийг хамтдаа судалсан. Өнөөдөр үргэлжлүүлээд 2-р бүлэг. За Тесалоник бол хуучин одоо энэ Паулийн сайн мэдээ түгээж одоо ихэнх нь тийм грек гаралтай тий харь үндэстнүүдэд сайн мэдээ түрээж олон хотуудаар явж Бурхныг эзэн Есүсийг тунгаглаж исэн одоо нэг хотын нэгэ. За Паулийн энэ үйлчлэл бол тийм амар байгаагүй. Үргэлжил зовлон хавчлах тий нэг зовлонгоос нөгөө зовлон руу нэг хавчлагаас нөгөө хавчлах руу явж байхдаа энэ Тесалоник хотынхонд Бурхны сайн мэдээг тарааж за тэгээд эдгээр Бурхны үгийг хүлээж авсан хүмүүс маань Тесалоникт Бурхны тэр чуулганыг байгуулж эзэн дотор хамт байсан. За тэгээд тэр хүмүүс руугаа Паул захиа бичиж байгаа. Тэр хүмүүсийнхаа итгэл Бурхантай хэр ойр байгаа вэ гэдэгт нь санаа тавьж бас захиа бичиж урамшуулж зарим нэг зүйлийг бас тайлбарлаж байгаа тэр хэсэг байна. За бүгдээрээ хамтдаа 2-р бүлгээ бүгд уншъя. Бид нэр стандарт Монгол орчуулгаас уншиж байгаа тийм. 1-р Тесалоник 2-р бүлэг. Ахан дүүс минь та нар дээр хурч очсон минь хоосон өнгөрөөг та нар өөрсдөө мэдэж байгаа. Харин ч та нарын мэдэж байгаачлан Филиппой хотод доромжлуулан зовсон хэдий ч үлэмж тэмцэл дундуур Бурхны сойрхсон зүрх зоригоор та нарт Бурхны сайн мэдээг бид ярьсан билээ. Яагад гэвэл бидний ятгалга үннээс гадсан төөрөгдөл бузар санаа залмихээс гараагүй. Харин Бурхны зөвшөөрлөөр бидэнд сайн мэдээг даалгасны дагуу байсан бөгөөд бид хүмүүнд таалагдах гэж бус харин бодол санааг минь дэнслэгч Бурханд таалагдахын тулд ярьсан юм аа. Та нарын мэдэж байгаачлан бид хизээч цусар үг шунхаа сэдэлтэй байгаагүй. Бурхан үүнийг гэрчлэнэ. Бид хүмүүсээс тэр дундаа та нараас ч бусдаас ч алтар хүндийг горилж яваагүй. Христийн элч нарын хувьд бид шаардаж болох байсан ч үүний оронд та нарын дунд хүүхдээ асрах их хүм мэд айдуу зөөлөн байсан. Та нар бидний эрхэм хайрт хүмүүс болсон учраас бид та нарын төлөө гэсэн халуун сэтгэлээр Бурхны сайн мэдээг хуваалцаа зогсохгүй өөрсдийгөө та нарын төлөө дуртаяа зориулах болсон билээ. Ахан дүүс минь та нар бидний хичээл зүтгэлэгч, ядрал зүдэрлэгч санагтун. Бид Бурхны сайн мэдээг тунхаглахынхаа хажуугаар хинт чинч дараа болохгүй хичээж өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан. Итгэгч та нарт бид хэрхэн цэвэр ариун зөв шудраг гэм зэмгүй хандаж байсныг та нарч Бурханч гэрчлэнэ. Үр хүүхдээ гих эцэг хүний сэтгэлээр бид хүн нэг бүрд чинь хандаж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Хаан тулс ба цог жавхлан руугаа та нарыг дуудсан Бурхны өмнө бие зүй зохистой авч явах урам зоригийг бид та нарт өгч тайтгаруулж ятгаж байсан билээ. Биднэр дамжуулсан Бурхны үгийг та нар сонсоод хүний үг бус харин та нарын итгэдэг, та нарын дотор ажилдаг Бурхны үнэн үг хэмээн үнэн утгаар нь хүлээн авсанд чинь бид үргэлж Бурхандаа талархдаг. Ахан дүүс минь Есүс Христтэй нэгдмэл Иудад байгаа Бурхны чуулгануудтай та нар адил болжээ. Тэд нутаг нэгтнүүдээсээ зовлон амссан шиг та нарч бас нутаг нэгтнүүдээсээ тийм зовлон амсаж байна. Иш үзүүлэгчдийг төдийгүй эзэн Есүсийг хүртэл хөнөөсөн зарим Иудачууд одоо биднийг хавчин гадуурхаж Бурханд дургуутсаж бүх хүнтэй дайсагнан өөр бусад үндэстнүүдэд аврал хүргэх үг яриаг минь хорж байна. Тэд гим нүглээ улам зузааруулсаар эцтэй Бурхны уур хилэнг өөрсөд дээрээ авчирчээ. Ахан дүүс минь бид та нараас биеэрээ түр зур хагцсан боловч сэтгэл зүрхээрээ хагцаагүй тул та нартай нүүр учран золохыг ихэд хүсэн тэмүүлж байлаа. Тиймээс та нар руу очихыг хүсэж Паул би дахин оролцсон хэдий ч сатан биднийг саатуулж байв.
Гэвч бидний эзэн Есүсийг иргэн ирэх үед түүний өмнө та нараас өөр ямар нэгэн найдвар, баяр хөөр, бахархлын титэн бидэнд байх юм бэ? Үнэндээ та нар бидний алтар хүнд баяр хөөр шүү дээ гэсэн байна. За өнөөдрийн энэ 2 дугаар бүлэг бидэнд юу хэлж байна вэ? Эзэн Есүс энэ бүлгээр бидэнд дамжуулж өөрийнхөө үгийг үнэн зөвөр ойлгуулаасаа гэж хамтдаа залбирая. Эзэн минь танд маш их баярлалаа. Энэ цагт чуулганы маань хүн нэг бүрийн авчирсны төлөө танд талархъя. За тэгээд таны үг бидний зүрх сэтгэлд үнэхээр таны үг амьд учраас бидний зүрх сэтгэлд амьдарч бас бидний амьдралыг, итгэлийн амьдралыг, сүнслэг талбарыг маань өөрчилсөн тийм зүйл байх болтугай гэж энэ цагаа эзэн Есүс таны мотор даатхан залбирая. Аамен. Паул өөрийнхөө хийсэн үйлчлэлийг одоо нэгсэндээ тайлгнаж байгаа, тайлбарлаж байгаа. Би ер нь ямар учраас яаж та нарт сайн мэдээ хүргэсэн бэ? Энэ сайн мэдээ нь өөрөө ямар үр дүнтэй? Та нарын амьдралд юу авчирсан бэ гэдэг тийм нэг тайлагнал маягаар, тайлбарлаж байгаа маягаар бичсэн байна. За тэгээд эндээс ахан дүүс минь та нар дээр хурч очсон байна, хоосон өнгөрөөгөө та нар өөрсдөө мэдж байгаа гэж. Юу нь хоосон өнгөрөөгүй юм бол тэд нар юу хүлээж авсан бэ гэдэг. Мэдээж энэ бол Паул тэднэрт эзэн Есүс Христийн үхлээс дахин амьсан мөнх амьаас зуурч авах тэр боломж, Бурханд итгэсэн хүн болгон тэр алдрын титэн мөнх амьыг авсан шүү гэсэн тэр зүйлийг хэлээд байна. Өнөөдөр та нар авсан тэр зүйлийнхаа үн цэнийг ойлгож ухаараасаа тэ 2 дугаар бүлгийн турш Паул Тесалоник хотынд энэ зүйлийн тухай хэлж урамшуулж байгаа. Та нарын хүлээж авсан зүйл хоосон зүйл биш. Харин энэ авсан зүйл чинь Бурханаас ирсэн хамгийн агуу зүйл юм а гэдгийг ойлгуулж байна. За бид нар энэ бүлэг эхлээд Паул ямар хэцүү зовлон хавчлагыг туулж та нар дээр ирсэн. Би Филиппой хотод доромжлуулан зовсон хэдий ч та нар дээр бас ирсэн гэж байна. Нэг зовлонгоос нөгөө зовлон. Паулын энэ их амьдралынхан тэр ирч хүчтэй энэ зовлон зүдгүүрийг сүрж гарч байгаа тэр сайн мэдээг тарааж байгаа гол зорилго юу байсан бэ гэж бид нар эхлээд Паул хэн байсан? Паул ер нь яах гэж энэ зүйлийн төлөө өөрийнхөө амь насыг золиослон байж яваад байгаа юм бэ гэдгийг жоохон ч ихсэн ойлгох хэрэгтэй байна, тийм. Паулыг сайн ойлгож иж түүний хийсэн ажлыг илүү ойлгоно гэсэн. Тэр Паул бол еврей Биньямин овгийн хүн. Тэгтээ Иуда төрөөгүй, тэ Израиль төрөөгүй хүн. Тэ тэр бол харь улсад төрсөн. Тэгтээ тэр бол Иуда Биньямин овгийн хүн биш та одоо. Монголоор бол одоо өстө жинхэнэ тэ боржгон халах хүн баахгүй. Тэгтээ Монгол төрөөгүй, тэ өөр нэг улсад төрсөн. За тэгээд Иерусалимд тэр маш алдартай хуулийн багшийн дор Иуда одоо Юдэ шашинд суралцсан фарисей хүн байсан. Тэгээд бид нар Үйлс ном дээрээс харах юм бол Паул Саул нэртэйгээр Бурхны хүмүүсийг Есүсийг дагагчдыг яаж хавчиж, яаж мөрдөж, мөсгөж бас тэднийг хорооход оролцож байсан юм бэ гэдэг бид нар мэднэ. Ямар учраас Паул тэр өөрийнхөө тэр итгэл үнэмшлээс эргэж Бурхныг дагах болов. Тэг Паул тэгэхээр нэг маш чухал тэр зүйлийг олж мэдсэн. Тэр бол юу вэ гэхээр Есүс үхлээс амьсан юм байна. Жинхэнэ сайн мэдээний үннийг ойлгож алдрын титэн мөн хайм хүн болгон авах боломжтой юм байна шүү. Тэ энэ зүйл үнэхээр үнэн юм байна. Бидний итгэж байгаа, дагж байгаа зүйл бол бүх зүйл Есүсээр дамжиж ирэх юм байна. Нэгүслэр Есүс Бурхны тэр нэгүслэр ирэх юм байна гэдэг тэр зүйлийг ойлгосон. Өөрөө авсан зүйлийнхаа үн цэнийг ухаарсан хүн гэж ойлгож байна. За тэгээд энэ Тесалоник хотод үйлчилж байгаа, за Филиппой хотод үйлчилж байгаа гэдэг энэ Паулын амьдралын 30 гаруй жилийн түүх бол энэ нэг үйл явдал бол манай эртний нэг 33 оноос хойш те одоо энэ Паулыг цааслагдсан нэг 67 барагцаалж ярьж байгаа шүү те 30 гаруй жилийн түүхийг өгүүлд юм. Энэ хугацаанд бол Паул ялангуяа харь үндэстнүүдэд сайн мэдээ тарааж хүн болгонд
аврал байгаа шүү гэдэг тэр мэдээг хүргэхийн тулд амьдралаа зориулсан юм байна. За тэгээд захиа эхлэхэд өөрөө хэлж штэ тий. Их зовлон хавчлага дундуур би туулж та нар дээр ирсэн. Тэр зүйл маань өнөөдөр хоосон биш гэдгийг та нар ойлгож байна. Тесалоник хотын энэ чуулганы хүмүүс бол энэ зүйлийг ч гэсэн маш сайн ойлгож хүлээж авч ирсэн гэдгийг Паул өөрөө бахархалтайгаар урамшуулж бичсэн байна. Бүгдээр нэг 2 дугаар Коринт номноос Паулын өөрийнхөө тухай нэг бичсэн зүйлийг бүгдээр уншъя. Ишлэлийнх нь уучлаарай 2 дугаар Коринт 11 дугаар бүлэг. Паул энэ зүйлийг хэлэхээс өмнө бол хэлж байгаа юм. Би муу хүн шиг гэж байгаа байхгүй. Би одоо бардамнаж энэ зүйлийг хэлж байгаа юм шиг зүгээр хэлье. Би бол бардамнах ямар шаардлагагүй. Тэгэхдээ би юу туулсан юм бэ? Миний үзэж туулсан зүйлээс итгэлийн амьдралаар явж байгаа та нар бас энэ зүйлийг сурч мэдээсэй гэдэг үднэс бичсэн. За 23-аас нь эхлээд хэдүүлээ харъя. Би бүрч илүү, би илүү хөдөлмөрлсөн, олонтой шоронд хоригдсон, тоолшгүй олон ташуурдуулж олон удаа хүүх шахсан. Иудайчуудад намайг 5 удаа ташуурсан. 3 удаа саваадаж 1 удаа над руу чулуун үлгэж байсан. Би усан онгоцны сүрэлд 3-таа өртөж гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аянд явахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтнүүдийн аюул, өөр үндэстнүүдийн аюул, хотын аюул, цөлийн аюул, тэнгисийн аюул, хуурамч ахан дүүсийн аюул, хүнд хөдөлмөр бэрхшээл зовлон, үргэлж нойргүй явах, өлсөх, цангах, хоол хүнсээр хомсдох, даарах, хувцсгүйдэх зэргээс гадна өдөр бүр чуулгануудын төлөө санаа зовнох дарамт дор байж ирлээ. Сул дорой хүний төлөө би сул дорой болоогүй гэж юу? Гим нүгэлд бүдэрсэн хүний төлөө би шаналаагүй гэж юу? Паулын итгэлийн үйлчлэлийн амьдрал бол үргэлж тэмцлийн амьдрал байсан гэдгийг бид нар энэ Паулын энэ хэлсэн зүйлээс харж байна. Тийм. Үргэлж тэмцэж, үргэлж зовлон, хавчлах дунд тэгтээ бүгдийг яалж гарч исэн. Гайхалтай энэ зүйлийг бид нар Үйлс ном дээрээс Паулын түүхийг бол өстой кино үзэж байгаа юм шиг бид нар уншиж болно, тийм үү? За. Үргэлжлүүлэн Паул загталтай. Яагад гэвэл бидний ятгалаг үннээс гажсан төөрөгдөл бузар санаа залмихээс гараагүй. Харин Бурхны зөвшөөрлөөр бидэнд сайн мэдээг даалгасны дагуу байсан бөгөөд бид хүмүүнд таалагдах гэж бус харин бодол санааг дэнслэгч Бурхан таалагдахын тулд ярьсан юм. Энэ үед Бурхны сайн мэдээ, ялангуяа Есүс Христийн тухай сургаал заагч хуурамч багш нар маш их байсан. Хот хотоор явж хүмүүст өөрийн ашиг сонирхлын төлөө өөрийн тэр нэр хүнд алдар болохын төлөө явдаг тийм хуурамч сургаал заагч маш их байсан. За энэ зүйлээс Паул өөрийгөө ялгаж хэлж байгаа. Энэ зүйл бол та нарт ирсэн Бурхны үнэн үг бол зөвхөн Бурханаас ирсэн зүйл юм аа. Би хинээс ч энэ та нараас алдар нэрийг биш. Би зөвхөн Бурханаас алдар нэрийг авахын тулд энэ зүйлийг хийсэн. За энэ зүйлээ илүү тодтогоо дараагийн ишлэлүүдээр бол илүү тодорхой болно. Долдугаар бүлэг дээр ишлэлдээрээс бид харах юм бол бид Христийн элч нарын хувьд та нараас хүндлэл нэхэх эрхтэй байсан гэж байгаа байхгүй. Мэдээж элч нар болон Бурхны сайн мэдээг тунхаглаж байгаа хүмүүс бол Есүсийн тэр нэр нөлөө нөмөр нөлгөн донд за алдар хүндийг авах тэднэрт өөрийгөө хүндлүүлэх бүрэн эрх бололцоо. Тэр хүндлэлийг авчаад өшөө илүүгээр өөрсдөө буруугаар ашиглах боломж илүү өөрийгөө хүндлүүлэх боломж, нэр алдрах авах боломж бол байж болно. Гэхдээ хизээж Паулын зүрх сэтгэл бол ийм маягаар ажиллаагүй гэж байна. Харин Паулын авах шагнал бол эзэн Есүсээс ирэх алдрын титэм. Зөвхөн Бурханаас ирэх энэ зүйлийг Паул хэлээд байна. Эзний төлөө баяр хөөртэйгээр үйлчлэн гэдэг чинь
тэр зөвхөн алдар магтаал хүндлэлийг Бурханаас авах тэр итгэл үнэмшилтээр л явж байгаа. Хэрвээ тэр зүйлийг хүнээс хайгаад эхлэх юм бол энэ үйлчлэл аяндаа нурж магадгүй бах тий. Бурханд үйлчлэх үйлчлэл аяндаа нурж магадгүй. Бид нар итгэлийн амьдралд итгэгч нар хинч хараагүй байхад бусдад үйлчилдэг тий. Хайраа одоо харуулдаг тийм хүмүүсийг бид нар мэднэ. Тэр зарим тохиолдолд тэр хүмүүсийн хийж байгааг бид нар олж харахгүй байж болно. Зөвхөн тэр хүний хийж байгааг Бурхан нь харж байгаа гэдэг зүрх сэтгэлээр тэр хүн бусдад хайрыг харуулдаг тий, үйлчилдэг. Хэрвээ тэр зүйл Бурханаас миний энэ үйлчлэл маань авах шагнал нь Бурханаас биш хүнээс би авах байгаа гэж хүмүүст зориулж үйлчилж байгаа үйлчлэл бол тий. Жохон юм хийчихэд бусдаас хүндлэл хүлээгдэг, бусдаас тэр алдар хүндийг хүлээх авах гэж оролдох бол за тэгээ тэр хүмүүсээ өөртөө нь тойруулж алга ташгүй бол тэр үйлчлэл үр дүнгүй болох зогсох магадaltaй байж байна. За үүний энэ зүйлийг Паул бол тодорхой хэлсэн. Би бол Бурхны үгийг Бурхны өөрийнх нь ажилдаг зарчмаар л та нарт энэ сайн мэдээг тунхагсан юм аа гэдгийг хэлээд байна. Тэгэхээр алдар хүндлэл бол зөвхөн Бурханаас өгөгдөнө. Таны Бурханд үйлчилж байгаа үйлчлэлийн шагнал бол зөвхөн Бурханаас өгөгдөнө. Хүнээс биш. Чуулганд байгаа удирдлагаас биш. Чуулганд байгаа Бурханд итгэдэг хүмүүсээс биш. Мэдээж хүндлэл магтаал ирж болно. Гэхдээ хамгийн гол танд ирэх тэр хүндлэл магтаал бол Бурханаас байд юмаа гэдэг хараа зорилгоор Бурханд үйлчлээсэ гэдэг санааг Паул хэлж байна гэж ойлгож байна. Энэ шагналынхаа үн цэнийг бүрэн ухаарсан хүнийг бол хинч зогсож чадахгүй. Хаанаас шагналаа авахаа мэдсэн хүн гэсэн үг шүү дээ. Хинт ч гомдлохгүй хамгийн гол. Тийм биз? Энэ дэлхийгээс авах шагнал байхгүй гэж харж байгаа болол Паулын өөрийнх нь энэ үйлчлэлээс бид нар харж шүү дээ. Паул маш тодорхой хэлж байна. Тэгэхээр ийм итгэлээр би өнөөдөр үйлчилж байна. Ийм итгэлээр би Бурханд хандаж би ажиллаж амьдарч байна уу гэдгээр бид нар өнөөдөр бодосоо гэж энэ шил. Монголчууд бид нар хэлдэг за айдгаа ардаа хийсэн хүн гэж ярьдаг тийм үү. Үнэхээр тийм хүн бол ямар байдгүй. Юу ч тохиолдож исэн бүх зүйл ард хоцорсон учраас итгэл үнэмшилтэй. За би ингээд дууссан ч би хийдгээ хийсэн гэдэг тийм итгэл үнэмшлэр. Паулын өөрийнх нь амьдрал бол тийм л байсан. Бурханаас би авах ёстой зүйлээ авсан. Бурханаас би алдрынхаа тутмыг авсан. Аль эрт авцсан байгаа тэр зүйлийнхаа үн цэний суурин дээр хүчийг авч Паул ажиллаж байгаа байхгүй. Хизээч Бурханыхаа төлөө амьдралаа зориулахад бэлэн ба. Есүс Христтэй уулзаж амьдралаа түүнд уулзахдаа Паул амьдралаа Есүс Христэд өгсөн. Харин Есүс Христээс орондоо энэ дэлхийн амьдралаа өгөөд мөнхөд амьдрах тэр мөнх аймыг авч алтрын титмээ авсан гэдгээ Паул ойлгож ирсэн учраас л хот дамжиж зовлонгоос дамжиж энэ Бурхны үгийг тунхаглаад байгаамаа. Түүнд итгэсэн бүхэн хожин бас өхлөөс амьлуулагдана гэдэг тэр итгэл үнэмшил Паулын сургаал. Нэг ч ихсэн хүн Бурханд итгэж тэр өхлөөс амьлуулагдах мөнх аймыг аваасаа гэсэн итгэл үнэмшилээр Паулын зүйлийг хийжсэн. 8 дугаар ишлэлийн төгсгөлд бүгдээрээ харъя. Өөрсдийгөө та нарын төлөө дуртаяа зориулах болсон билээ гэж. Энэ Паул бол маш өргөн санаа хэлж байгаа шүү. Энд өөрт байгаа бүх юм бас би амьдралаа ч гэсэн таануудын төлөө зориулах тийм зүрх сэтгэлтэй би сайн мэдээг та нарт өгсөн гэсэн үг. Түрүүн бид нар 2 дугаар Коринтоос сонссон Паулын тэр амьдралынхаа туршид амсч ирсэн, үйлчлэлийнхаа туршид амсч ирсэн зовлонг бодоод нэг зүйл бодогдохоор. Яаж энэ бүх зүйлийг Паул тисэж гарч алхаж ирсэн юм бэ гэж. Паулын өөрийнх нь бас захаа шинэ гэрэн дээр бичсэн тэр зүйл аах. Энэ их бие махбодын зовлон дундаас хамгийн хэцүү
нутаг нэгтнүүдийнхаа хавчлага байлаа гэж. Нутаг нэгтнүүд маань Есүс Христийг үгүйсгээд байгаа тэр зовлон болол тэр сэтгэлийн зовлон бол энэ бие махбодын зовлонгоос хамгийн хүнд хэцүү байлаа гэсэн тэр зүйл байна. Паул боддоо одоогийн шиг нөгөө кинон дээр гардаг шиг супер хүн байсан уу? Үгүй тийм үү. Бид нартэй ижилхэн бие махбодтой. Зовсон ч өвддөг те. Сэтгэл нь бас гомддог, шаналдаг тийм хүн байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүх зүйлийг давах хүч хаанаас ирээд байгаа юм бэ? Нөгөө өөрөө олж авсан тэр алдмын титмийн үнцийг багхгүй юу? Тэр авсан зүйлийнхаа тэр баяр хөөрөн дунд Паул энэ бүх зүйлийг давах хүч, урам, арга байна. Тэгэхээр Бурхны ажлыг Паул Бурхны арга барилаар л хийж исэн гэсэн үг. Тэгээд түүнд тэр хүчийг өгж байгаа тэр алдрын титэм одоо энэ 2 дугаар бүлэгт бол хамгийн сүүлд гарна. Та нар болвол та миний тэ сайн мэдээ тараасан тэр үр жимс та нар аврагдсан хүн нэг бүрчин л миний бахархал юм аа гэдэг. Энд чи өөрөө ямар их зүйл би Бурханаас хүлээж авсан түүнийхээ төлөө би ажиллаж байгаа вэ гэдэг тэр бүрэн илэрхийлэл. Тэгээ бид нар энэ 2 дугаар бүлэг төгсгөлд энэ зүйлийг илүү тодорхой харна. За 9 дугаар ишлэлээс Паулын нэг онцлог зүйл. Паул газар бүр тэрээр ажиллаж исэн гинэ. Бүгдээр эндээс харъя. Ахан дүүс минь та нар бидний хичээл зүтгэлэгч, ядрал зүтгэлэгч санагдсан. Бид Бурхны сайн мэдээг тунхаглахынхаа хажуугаар хинт ч дараа болохгүй хичээж өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан. Хинт ч дараа болохгүйгээр. Итгэгч та нарт бид цэвэр ариун зөв шудраг гин зэмгүй хандаж байсныг та нарч Бурханч гэрчлэн. Үр хүүхдэгийнх эцэг хүний сэтгэлээр бид хүн нэг бүрт чинь хандаж байсныг өөрсдөө мэдэж байгаа. Хуулийн багш нар болон фарисеучуд одоо тухайн үед яадаг байсан бэ? Бурхны үгийг тайлбарлах тий одоо үг сургаалыг хэлэхдээ хүндлэгдэж өөрөө тэднээс хайр инэрлийг хүсэж тий одоо хамгийн найрын ширээний одоо зочны ширээний хамгийн өндөрт сууж тийм байдлаар хийдэг байсан бол Паулын энэ сайн мэдээг тарааж байгаа арга барил шалав. Хинт ч би зовлон нэрмэс болмооргүй. Харин ч зовсон нэгнийх нь зовлонгоос нь хуваалцаж түүний амьдралд би туслахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байсан. Паулыг бид нар мэдэн шүү дээ. Майхан ойдаг байсан. Газар болгон бас майхан ойдгүй байсан. Олдсон тэр ажиллаа хийж өөрийнхөө төлөө те бусдад дараа болчихгүй тулд сайн мэдээг төвөөж исэн. Хамгийн гол нь Паулын сайн мэдээг тарааж исэн тэр арга барил бол бусдыг хайрлаж исэн. Зүрх сэтгэлээрээ хайрлаж исэн. Бүр сэтгэлийнхаа угаас хайрлаж эцэг их хүн үр хүүхдээ яаж хайрладаг шиг тэр хүмүүсийг хайрлаж, халамжилж өөрөө Бурхны хайрыг харуулж иж сайн мэдээ түгээсэн юм а гэдгийг хэлээд байна. Энэ ийм маягаар ажилласныхаа тулд өнөөдөр тэр хавчлах дундтай ямар ч боломжгүй тэр хотуудад Бурхны чуулган бий болж тэ Паулыг байхгүй ч гэсэн тэд нар Бурханд итгэл үнэмшилтэйгээр алхаж байгаа, Бурхныг дагж байгаа дүр зургийг харж байгаа. Тэгэхээр эзний ажил бол хайраар хийгддэг зүйл юм байна гэдгийг бид нар энэ 2 дугаар бүлгээс бас харж байна. Би танд Бурхны сайн мэдээг хэллээ, итгүүл итэг болов бол би ажиллаа хийсэн тэ гэдэг хандлагаар ерөөсөө Паул яваагүй байхгүй. Тэр хүн нэг бүрийг хайрласан. Хүн нэг бүрийн хэрэгцээг нь ойлгож ухаал хэрвээ чадхаар бол тусалж исэн тийм үү. Тэгж хайраа харуулж сайн мэдээг түгэж исэн тулд энэ Тесалоник болон Филиппой энэ тухайн үеийн энэ хотууд зүгээр нэг хүн Бурхны тухай тунхаглаад хүлээж авч байгаа явдал ерөөсөө биш гэдгийг энэ захианаас бид нар харж штэ тий. Зовлон хавчлах дунд тэнд өнөөдөр Бурхны үгийг сонсоод сууж байгаа хүн хавчигдах чулуугаар шидүүлэх боломжтой байсан үед Бурхны тухай яриад байгаа гэдгийг бид нар ойлгоно. Тэр үед энэ итгэл үнэмшил дээрээ тий амьдрал нь оронгоор эргэх боломжтой нөхцөл байдал донд Есүсийг даг шийдвэр гаргаад дагж байгаа хүмүүс ямар хүчээр тэр зүйлийг мэдээж энд Бурхан ажиллаж байгаа ч гэсэн
Паулын сайн мэдээ тарааж байгаа тэр арга барил, бусдыг хайрлаж байгаа тэр зүйлээс харж ойлгож харж ирсэн байхгүй. Паулын хайраас Бурхныг олж харж ирсэн гэж ойлгож. Хэрвээ бид нар Бурхны ажлыг хийж түнд үйлчилж байгаа бол таны тэр үйлчлэл чинь хайран дээр суурилах ёстой юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Библи өөрөө хэлж байна. Халуун сэтгэлээр сайн мэдээг түгэй. Халуун сэтгэлээр бусдыг хайрлсан тэр үнэн сэтгэлээсээ энэ хүн аврагдаасаа гэж Бурхны бүтээлийг та хайрлаж тэр хүн сайн мэдээ түгэй. Энэ маш үр дүнтэй гэдэг. Дөрөвдүгээр ишлэлдэр бид нар хүнд таалагдах гэж сайн мэдээ ярьдгүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Сайн мэдээг бид нар үнээр нь ярих хэрэгтэй. Бид нар орчин нөхцөл, хүмүүсийн соёл, хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэдэг тааруулж сайн мэдээг хизээж битгий гуйлаар. Сайн мэдээг Бурханаас өгөгдсөн тэр үннийхэн дагав яар. Бид гэм нүгэлд унсан, бид үхэх ялтай. Тэгээ мөнхөн шидэхт ялтай байсан бол Бурханы өөрийнх нь нэгүслэр бид аврагдсан. Бурхан цорын ганц хүү эзэн Есүсийг бидний төлөө илгээж бидний гэм нүглийн золиос болгож заалмаа дээр үхүүлж Есүс үхээд 3 хоногийн дараа амилж тэр үхэл амьлалтанд итгэсэн хүнийг бүр Бурханы хүүхэд болох эрхийг авч мөнх амийг олж авна. Сайн мэдээний яг энэ гол цөм хаашаач гажууд тосгүй. Би бас анх итгэвч болоод сайн мэдээ анх сонсч ирсэн хүмүүстэй ингээд ярилцж хахад зарим нэг хүн бол цуглаанд хүн авчрахтаа өөр юм хараад аваад ирсэн тохиолдол нэрсээр байдаг тийм үү? Есүс Христийг дагвал та цуглаанд ирвэл амар тайван болно. Амьдрал чинь тэгшрэн байртай болно, тэ? Одоо үр хөхөд чинь арх дарснаас гарна ч гэдэг юм уу. Зүв замаар алхана. Мэдээж Бурхан өөрийгөө дагж байгаа хүмүүсийн дунд сайн сайхан зүйлийг хийн хажина. Тэгвэл сайн мэдээний гол утга учир энэ биш. Тийм биз? Тэгэхээр сайн мэдээ үнээр нь тунхаглал Бурхныг та тэр Бурхны тэр сайн мэдээг тунхаглалтаа Бурхны арга замаар нь ажил. Бурхантай ажил гэж 2 дугаар бүлэг маань биднийг урамшуулж байна. Тэгэхээр 13 дугаар ишлэл дээрээс бид нар бас нэг зүйлийг эндээс харъя. Бид нар дамжуулан Бурхны үгийг та нар сонсоод хүний үг бус харин та нарын итгэдэг та нарын дотор ажилдаг Бурхны үнэн үг хэмээн үнэн утгаар нь хүлээн авсан чинь бид үргэлж Бурхандаа талархдаг гэсэн. Энийг л хэлээд байна. Үнэн үгийг сонсоод хэрвээ та Бурхныг дагж байгаа бол таны дотор Бурхны үг ажиллана. Зөвхөн Бурхны үг бол Бурхныг дагж байгаа хүмүүсийн дотор итгэвтэй ажилдаг гэдгийг энд хэлээд байна. Бурхны үг түүнийг дуулууртаа дагж байгаа хүний дотор итгэвтэй ажиллана шүү. Бурхныг дагахгүй, түүний үгэнд дуулуургүй байгаа бол Бурхны үг таны амьдралд ажиллаж таныг өдөртөхгүй гэсэн. Үний ижил итгэлийн амьдрал саад бэрхшээл бол мундахгүй. Харин тэмцэх тэр хүчийг өнөхөр та үйлчлэлээ итгэлийн амьдралаа Бурхнаар өдөртүүлж байгаа бол Бурхны арга зам танд хүчийг өгнө. Энэ бүх зүйлийг тэгээд яаж даван туулах юм бэ? Одоо яаж хийх юм, тийм үү? Паул шиг итгэлтэй бай. 2 дугаар бүлэг тэр чигээрээ та авсан зүйлийнхаа үн цэнийг ухаараа л гэж байгаа. Таны үйлчлэлийг чинь алдарсуу ирээдүйд Бурханаас өгөгдөх тэр шагнал чинь зөвхөн Бурханаас. Энэ дэлхийгээс юуч битээ. Энэ дэлхийгээс та тэр алтар хүнд бусдаас та юм хайгаад бол таны үйлчлэл ядарн сулдна унах бах гэж анхааруулж байгаа. Тэгэхээр та Бурхантай илүү ойрхон байл гэсэн үг. Би саяхан нэг зүйл нөгөө зургатаар нэг юм зүйл явж байна. Одоо сонсголын бэрхшээлтэй хүмүүс зүудэг аппарат байдаг шүү дээ, тийм. Тэр бол хуучин цагт бол энэ орчны чимээг бүгднийг хамаж авчираад нэг төвшөнд тэр хүнд сонсгохтой юм байна л да. Тэгэхээр тухайн хүндээ бол мэдээж юм сонсож байгаа ч гэсэн маш хэцүү. Аль нь хэрэгтэй зүйл вэ? Аль нь надад би сонсож болох вэ гэдгийг ингэж ялгаж сонсох гэдэг бол маш хэцүү байдаг. Сүүлийн үед энэ аппарат
маш сайжраад технологи хөгжөөд аль чанга дуурч байгаа чимээг нь илүү ингэж нөгөө ялгаж авч тэр хүнд сонсгодог. Тэгэхээр ингээд нөгөө тэр хүн чинь сонсгож байгаа зүйлээ илүү ингээд фокуслж чадчих шүү дээ, тийм. Бид өнөөдөр бидний энэ дэлхийн ер нь бол энэ ингээд амьдрал болол ер нь биднээсээ яг л ийм зарчим руу оруулдаг, түлхдэг. Бурхан надад юу хэлээд ямар замаар алах гээд байгааг нь сүүлдээ бид нар ингээ ойлгохоо болдог. Тийм үү? Аль нь зөвийн, аль нь бурууын, аль нь бурханы чиглүүлэг юм бэ гэдгийг л ерөөсөө ингээл нэг бөө юм толгой дотор ороод өглөө гараад ажиллаа ингээл тэр дунд ингээд цуглаандаа ярьж суугаад жижиг бүлэгдээ ингээ хамрагдал яваалаа. Тэгтээ ерөөсөө яг аль нь бурхан яаж надтай ярилцаад байгаа юм гэдгийг ойлгож чаддаг. Тэгэхээр энэ зүйлээс бид нар түр пауз аваад за бурхантай ярилцъя. Энд чинь ярилцлага гэдэг маань харилцан яриа байна шүү дээ, тий. Одоо бид нар нэг хүнтэй ойлголцохын тулд би зөвхөн очиод өөрийнхөө тухай ярьж байгаа гараа авчвал тэр хүний одоо миний тухай дүнсэн дүгнэлтийг би ойлгож авч чадахгүй шүү дээ. Түүнтэй ижилхэн бурхны өмнө бид нар жоохон ч гэсэн суух, өөрийгөө бусдаас тий жоохон ч гэсэн тусаарлах тийм цаг хэрэгтэй. Тэгжээж бид нар намайг бурхан хаашаа чиглүүлж байгаа. Би хаашаа яаж явах юм бэ гэдгийг ойлгож авна гэсэн. За тэгээд бид нар бурхантай харилцах, ярилцах олон аргын талаар сургаал номлол те библиэч гэсэн суралцдаг. Хамгийн чухал нь бас жижиг бүлгүүдийнхээ ахлагч нартай хэрвээ энэ талаар туршлага байхгүй болвол энэ бурхантай харилцах дээр дотн харилцаагаа яаж илүү сайжруулах вэ гэдгийг ойлгож авъя гэвэл хамгийн ойрхон байгаа ахлагч нартай итгэлийн ахын дүүстэйгээ ярилцаараа бие биенээсээ суралцаараа гэж та бүгдийг урамшуулсан юм аа. Үнэхээр түрүүн энэ 2 дугаар бүлэгт хэллээ шүү дээ. Авсан тэг хүлээж авсан зүйлийнхаа үн цэнийг мэдрэхгүй л болвол бидний итгэлийн амьдрал үнэхээр ингээд сулраад ирд юм аа гэж. Тэгээ саяхан бас нэг манай багш түүхэн хичээл орж байгаад нэг ийм зүйл ярихгүй юу? Монголчууд бид нар одоо монголчуудын хамгийн сайхан үед амьдарч байгаа гэхээр би ингээ бодлоо л та. Одоо юугаараа сайхан юм болоо те. Хамгийн та нар бол хамгийн сайхан үед амьдарч байгаа монголчууд шүү гэж байгаа байхгүй юу? Одоо иргэн Монгол улсын иргэн одоо бүх цаг өдөр их Монгол улс төр хуучин Йоан Гүрнэ те одоо Манжи үеийн дардлын үед амьдарч исэн үе. Юугаараа вэ гэсэн нэг зүйлийг хэллээ. Хизээч монголчууд тэ одоогийн шиг эрх чөлөөтэй байж байгаагүй. Хүссэн газар руугаа бид нар явж байна те. Бид нар 92 оноос эхлүүлэл гадагшаа явдаг болоо үстэй. Хүн болгон гадаад паспорттай болох хэрэгтэй. Хүн болгон хувийн өмчтэй болох хэрэгтэй болсон тийм үү? Тэрнээс өмнө яадаг вэ? Социализмын үед бид нар хувийн өмчгүй байсан те. Бид нар чөлөөтэй бид нар аймагаас хот руу орох ч гэсэн боломжгүй байсан мэт замын бичиг заавал авч явдаг байсан гэх юм. За тэгээд нөгөө жоохон урагшлаад 2 3 дугаар зууны үед бол нэг хошуунаас нөгөө хошуу руу явж болдоггүй тий. За тэгээд тэр хошууны эзэн ноёнтойгоо муудалцах юм бол тэр хүн дуун дуустал танигдлахад байна гэх мэтчлээ. Ингээд бидний ингээд яг хувь хүний талаасаа үзэх юм бол бид нар маш тийм авчхандал байдал дээр монголчууд амьдарч ирсэн юм байна л да. Тэгэхээр одоо бол шал өөр байна. За тэгээд энэ зүйлийг нэрээ ингээд бодоод үзсэн чинь биднэрт нэрээ чөлөөтэй бүх юмаа хийхтэй. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө итгэл үнэмшлийг зоригтойгоор тунхаглах бас бусдад итгэл үнэмшлийг хуваалцах боломжтой байгаа. Энэ их боломжийг бид нар өнөөдөр олж харж мэдэрч тэ за муу зүйлүүд байгаа, хэцүү зүйлүүд байгаа. Тэгвэл боломжтой сайн сайхан зүйл нь илүү юм байна гэдэг тэр бас бодол над төрж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар байгаа юмныхаа үн цэнийг хэр их ойлгож байна вэ гэдэг нэг жишээ байна. Одоо тэгэл хаяа бол хуучин би бас өөрөө социализмын үед хүүхэд байсан өсвөр тэ сургуульд оржсэн тэр үеийг сайн мэдэх болохоор тэр үед сайхан байсан шүү гэж бичиж байгаа хүмүүсийг хараад одоо биднэрийнхээ үн цэн одоо байгаа энэ биднэрт нөгөө олгоцын эрхчлөөнийхөө үн цэнийг ухаараагүй байна да гэдэг тэр бодол төрж байгаа байхгүй. Үнэхээр бид нар 2 дугаар бүлэгт Паул энэ зүйлийг л бас биднэрт дэндүүрсэн ойлгосоо гэж хэлээд байна. Та нар хүлээж авсан зүйл чинь шинэ дэлхий дээр тэ одоо олж авах эрх мэдэл эд баялаг тэр амьдралын чанар манарыг чинь хажууд харьцуулшгүй юм шүү дээ. Та нар бол бурхнаас бүр жинхэнэ баяр хөөртэй тэр алдрын үн цэнтэй
тэр тэтмийг Бурханаас авсан хүмүүс шүү гэдгийг л сануулдаг. Бид нар бас ийм зүйлийг авсан учраас л та нарт амьдралаа зориул таамсын төлөө сайн мэдээг түгээсэн юм а. Та нар бас энэ итгэл үнэмшил ийм байдлаар бие биентэйгээ харилцаж итгэлтэй бат суурьтай байгаасаа гэдэг тэр зүйлийг Паул 2 дугаар бүлэгт урамшуулжээ. За тэгээд өнөөдөр бол 3 зүйлийг бид нар ярьлаа энэ 2 дугаар бүлгээс. Нэгдүгээрт нь Бурхны ажлыг түүний хүслийн дагуу хий гүйцэтгэв. Бурхны ажлыг Бурхантай хамт түүний зааврын дагуу хийе л гэсэн үг. Алдар хүндлэл бол зөвхөн Бурханаас ирнэ. Таны үйлчлэлийн тэр Бурхны ажлыг чинь алдар хүндлэл зөвхөн Бурханаас л ирнэ. Та хүнээс хэн нэгнээс хүндлэл авах гэж битгий өөрийгөө зовоогоорой. Халуун сэтгэлээр сайн мэдээг түгээ. Таны өнөөдрийн үйлчлэл тэр эзэн Есүсийн бидэнд тушаасан те яв сайн мэдээ түгээ. Бүх хүмүүсийг бүх бүтээлүүд үндснүүдийг дагалдагч болго гэдэг тэр зүйл болол бусдыг хайрлах тэр хайран дээр суурилж хийгнэ гэсэн зүйлийг та бүгд маань санаараа амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж урамшуулж байна. За тэгээд бүгдээрээ залбираад номлол тусгацгаая. Эзэн Есүс танд маш их баярлалаа. Тэгээд энэ Тесалоник номын 2 дугаар бүлгээс суралцсан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх тэр хүчийг Есүс та өгөр. Үнэхээр бид нар өөрсдийнхөө хүч, өөрсдийнхөө оюун бодлоор энэ зүйлийг хийж суралцаж чадахгүй. Эзэн Есүс тантай хамт таны хүчээр таны бидэнд өгсөн тэр алдрын титэм тэр агуу шагналын хүчээр энэ бүгдийг хийх болно. Энэ зүйлийг бидэнд үнэхээр гүнзгий ойлгуулж итгэлийн амьдралдаа хүчтэй байхад Есүс та үргэлж бидэнтэй хамт байгаарай гэж таны агуу нэрээр залбирanгуйж байна. Аамен. Аамен. Маш баярлалаа.